Тэнд орон зай хийгээд цаг хугацааны хязгаартай бидний ойлголтоос сальсан нэгэн зүйл оршино. Бид түүнийг хаан замналаа эхлүүлсэн. Хязгааргүйг судалж, хязгааргүйг эзэмшихийн тулд. Гэвч тэнд бид өөрсдөө эзэмшүүлэх зүйл гэдгээ ойлгосон. Түүнийг байгаль өөрөө зүүдэндээ төсөөлж уралсан төгс бүтээл мэт. Зөвхөн амьдрах, ноёрхохын төлөөх оршихгүй. Тэр бидний айцыг биежүүлсэн бэлэгдэл төдийгүй. Бидний амьдралын хамгийн эмзэг мөчийг толдох цонх юм. Xenomorph. Энээр үүнийг хэрхэн тодорхойлох вэ? Энэ бол зөвхөн шашиг. Харин тэр бол утга. Бид үүнийг агнахаар явсан мэт боловч үүндээ бүх зүйл эсрэгээр байсан юм. Энэ оршихуй бидний хүч чадлын дөрвс гихчийг унгаж үндэс суурьаар минь чичрүүлэхээр ирсэн. Хаанаас ч гарч ирэхгүй ятлаа. Хаасааг оршдог. Энэ харахгүй дүр бидний айдас бас бидний төгсгөл юм. Та хараад ойлгохгүй. Ойлгосон ч хитрхи оройтсон байх болно. Xenomorph-ын үүсэл гарлыг үндсэндээ 3 тамгаар тайлбарлах гэж үздэг. Эхний тамга нь инженерүүд бүтээсэн гэж үздэг бөгөөд тэд бол хүндрэлтнийг бүтээсэн өндөр хөгжлийн төвшөнд хүрсэн харигаргийн иргэншил юм. Prometheus 2012 онд гарсан киноноос харахад тэдний хамгийн дэвшилтэт биологийн зэвсэг нь хар шингэн буюу мутац үүсгэх бодис байв. Энэ шингэн нь ямар ч амьд организмтай харилцан үйлчлэлд орж тэднийг Xenomorph-тай төстэй амьтан болгон хуургадаг. Инженерүүд энэ технологиг ашиглан олон гариг дээр туршилт явуулсан Xenomorph-тай төстэй төрөл зүйлүүлсэх үндсийг тавьсан байж магадгүй. Энэ хөлбөрийн гол баримт бол LV-223 гариг дээрх инженерүүдийн лабораторийн уулан мөр болон хар шингэнээс үүдэн үүссэн Neomorph гэх амьтад юм. Гэхдээ цувралд Xenomorph өөрөө тэдний санаатай бүтээсэн биологийн зэвсэг эсвэл зүгээр туршилтын гаж үр дүн үү гэдэг тодорхойгүй байдаг. Хоёр дахь таамаг нь Alien Covenant 2017 онд гарсан кинон дээр Дэвид өөрийгөө Xenomorph-ын хөгжүүлэгч гэдгээ харуулдаг. Тэрээр инженерүүдийн лабораторид хар шингэнийг ашиглан генетикийн туршилт хийж Neomorph болон бусад амьтдыг Xenomorph-ын төгс хөлбөр болон хөгжүүлсэн харагддаг. Дэвидийн туршилт хүн инженер болон бусад амьд организмыг оруулахаас гадна facehugger болон chest burster зэрэг Xenomorph-ын үе шатуудыг бүтээсэн байдаг. Гэвч энд маргаантай хэсэг бий. Дэвид үнэхээр Xenomorph-ыг анханаас нь бүтээсэн үү? Эсвэл инженерүүдийн туршилтын үр дүн үргэлжлүүлж төгс боловсролт хийсэн үү гэдэг нь тодорхойгүй. Зарим шүтэн бишрэгчид Xenomorph-ыг Дэвид зохион бүтээсэн үү гэдэгт эргэлзэж түүнийг зөвхөн инженерчилж сайжруулсан гэж үздэг. Учир нь Alien 1979 онд гарсан киноны үйл явдлын үеэр Xenomorph-ын өндөгнүүд аль хэдийн оршин байсан гэж гардаг. Сүүлийн таамаг нь байгаль жамаараа үүссэн гэх таамаг. Энэхүү таамаг нь Xenomorph-ыг сансар огторгойд байгалийн хувьслын үр дүнд үүссэн аль нэг гаригийн дээд махчин амьтан гэж үздэг. Alien vs Predator 2004 онд гарсан кинонд Xenomorph-ыг Predator-од агнуурын сорилтод ашиглах зорилгоор өсгөн үржүүлдэг болохыг харуулдаг. Энэ нь Xenomorph-ыг байгалаас эртний гаралтай биологийн төрөл зүйл бөгөөд өөр гаригийн зэрлэг орчинд бий болсон гэдэг санааг дэмждэг. Гэхдээ энэ Prometheus болон Alien Covenant кинонуудын өгүүлэмжтэй харьцуулахад бага оромттой байдаг. Xenomorph-ын оюун ухааны төвшин ихэвчлэн сарамгчтай ойролцоо. Гэхдээ зарим талаараа илүү дэвшилттэй байдаг. Тэд орчны нөхцөл байдалд хурдан суралцж, цуглуулсан мэдээлэлээ ашиглан стратеги боловсруулах чадвартай хэдиж, хүндрэлтэнтэй адил абстракт сэтгэлгээ, технологи хэрэглэх хэмжээнд хүрээгүй юм. Гэхдээ Queen Xenomorph-ын хувьд нийгмийн харилцаа болон хүний технологиг ашиглах чадвартай байдаг. Мөн тэд хост организмыг өөрийн генетикт шингээх замаар тухайн орчны онцлогт тохирсон хувьслын шинж чанарыг өвлөдөг. Энэ нь тэдний оюун ухаан хост амьтдын шинж чанартай холбоотой байж болохыг харуулдаг бөгөөд Predlion гэх мэт хувилбарууд нь үүний баталгаа юм. Үүний зэрэгцээ Xenomorph-ууд нь нийгмийн зохион байгуулалттай төрөлзүүлэлт тул оюун ухааны төвшин кастын тогтолцоотой төстэй байдаг. Xenomorph-ууд сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг боловч бие махбодын хариу үйлдэлээ орилох эсвэл хаширах замаар илэрхийлдэг. Тэдний үүрний зохион байгуулалт нь Queen Xenomorph-ын удирдлагаар явагддаг бөгөөд үүнийгээ телепатик болон дуу авиагаар удирдах замаар хийдэг. Зарим тохиолдолд Queen Xenomorph нь боломжит хостуудад аимшигтай зүүд эсвэл шашны үзэгдэл бий болгох замаар оюун ухаанд нь нөлөөлдөг. Энэ нь Xenomorph-ыг шүтэн бишрэх соёл үүсгэхэд хүргэж
заримдаа тэднийг бурхан мэд үзэх үзлийг төрүүлдэг. Жишээлбэл Волкер Голк нэртэй хүн луу хэмээн нэрлсэн Xenomorph-ыг бурхан хэмээн үзэж түүнийг суллан өөрийгөө хөнөөлөхөд хүргэсэн байдаг. Эцэст нь Xenomorph-д амьдуулахын тулд гайхалтай стратеги тактикийг ашигладаг. Тэд сүүдэр орчны давуу талыг ашиглаж гэрэл унтрааж нуугдах замаар давталгааны нөхцлөө бүрдүүлдэг. Хүчтэй хүчил агуулсан цусаа зэвсэг болгон ашиглаж хоригдтыг эвдгээс харахад Xenomorph-ыг зүгээр нэг зүн савнгийн амтан бус амьд үлдэхэд төгс зөгцсөн дээдэн багчин гэдгийг баталж байгаа юм. Xenomorph бол төгс алавчны дүрийг биелүүлсэн хэтэрхий төгс төлдөр амьд юм. Тэдний биеийг хутсан экзоскелетон хавчтай төстэй боловч илүү бат бөх. Хүний хамгийн хүчрхэг зэвсгэл тэднийг нэвтэлж чадна. 12 калибрын ангийн буу, pulse rifle, эсвэл stanchion launcher гэх мэт зэвсгүүд Xenomorph-ын эсрэг үр дүнтэй байдаг. Тэдний арьс уургийн пластихарадуудаас бүрдсэн бөгөөд энэ хитинтэй төстэй бодис болохыг илтгэдэг. Үүнээс гадна тэд гадаргуйн эсвүүдэд туйширсан цахиурын давхаргаар байнга сольж байдаг. Энэхүү цахиурны инерт чанартай, халуунд тэсвэртэй, уян хатан плюмер бөгөөд Xenomorph-ыг байгаль орчны хүнд нөхцөлд дасан зохицоход тусалдаг. Гисэн хэдий ч тэд огцом температурын өөрчлөлтөд эмзэг бөгөөд хайлсан хар туулганд дүрж дараа нь хурдан хөргснөөр захиурт бүрхүүлнэ хагарч устдах боломжтой батлагдсан. Xenomorph-д нь механик арга ёстой төстэй харагддаг бөгөөд арьсны өнгө нь хар, саарал, хөх, эсвэл хүрэн байж болно. Тэдний дундаж өндөр нь 213 м, жин нь 140-с 180 кг орчим байдаг. Гисэн хэдий ч паразит үүссэн эзэн организмаас шалтгаалan тэдний хэмжээ төрх нь ихээхэн ялгаатай байдаг. Xenomorph-ын гарын үзүүрт урт туруунууд байрладаг бөгөөд хурц хар хумстай байдаг. Эдгээр хумс нь тэдний барьж буй зүйлийг амархан зүсгэх чадвартай. Тэдний сүүл нь уян хатан бөгөөд зарим хувилбарууд нь сүүлийн үзүүрт жижиг хортой ир эсвэл үзүүртэй зүйтэй байдаг. Энэ нь дайснуудаа цоолох, түүнийгээ зоосны дараа тэндээ үлдэх зорилттой хийгээд зарим төрлүүдийн сүүл нь усан сэлэхэд тустай шуурх хэлбэрийн бүтцтэй байдаг. Xenomorph-ын гадна хам нь хурц шүднүүдээр дүүрсэн боловч тэдний жинхэнэ үхлийн зэвсэг нь дотоод эрүү буюу дайралтын хил юм. Энэхүү булчинлаг нэмэлт эрэхт нь хохирогчин гавлын ясыг нэвт цоолж амь насыг нь хөнөөх чадвартай. Дайралтын хил нь булчинлаг урт бүтцтэй бөгөөд төгсгөлд нь жижиг гэхдээ үхлийн аюултай ам маягийн эрэхтэн байдаг. Энэхүү дотоод эрүү нь яснаас эхлүүлээд юу чанарын хуйгийг хүртэл нэвтлэх хүч чадалтай юм. Бүх төрлийн Xenomorph-ын биед маш хүчтэй хүчлэлэг шингэн байдаг бөгөөд үүнийг ихэвчлэн хүчлэлэг цус гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэ шингэн биеийн доторх тэжээлийн бодисыг зөвөрлөдөг хэсэг нь төдийлөн тодорхойгүй байдаг. Мөн зарим аналд Xenomorph-ын цус нь хамгаалтын үүрэгтэй. Зөвхөн арьсан доор байрлаж түүнийг гэмтээсэн хүн бүхэнд ихээхэн хохирол учруулах зорилготой шингэн байх боломжтой гэж үздэг. Гэхдээ уг шингэн Xenomorph-ын бодисын солилцооны системд ямар нэгэн үүрэг гүйцэтгэж бодит цусны системийн аналог байж болохыг үгүйсэх аргагүй байдаг. Өөр нэг таамаглалаар энэ нь ходоодны хүчлийн хит хүнд хувилбар байж болох бөгөөд хоол хүнсийг шингээх үүрэгтэй байж болзошгүй. Хэрэг үнэхээр тийм бол Xenomorph-ын хоол боловсруулах систем нь цусны эргэлтийн систем шиг бие даяар тархсан байх шаардлагатай. Уг хүчлийн хүч чадал нь түүнийг залгисан бүх зүйлийг шууд уусгаж үлдэгдэл нь биед жиг тархах боломжийг олгодог байх ёстой юм. Үүний зэрэгцээ хүчлэг судасны маш төсвөртэй хан тэжээлийн бодисыг шингэх чадвартай байхыг үгүйсэх аргагүй гэж үздэг. Өндөг. Xenomorph-ын өндөг нь зузаан, желатин бүтцтэй бөгөөд гаднах давхаргууд нь хид хідэн мембран наалдсан байдаг. Өндөг нь хөрснөөс тэжээл авч тодорх амьтны хөгжлийг дэмжих чадвартай. Энэ нь судастай төстэй бүтцтэй бөгөөд үүн нь өндгийг амьд амтан болохыг илтгэдэг. Иймээс заримдаа энэ төрлийн өндгийг овоморф гэж нэрлэдэг. Өндөгнөөс гарч ирэх Xenomorph-ын дэгдэхийг facehugger гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өндөгний дээд хэсэгт байрлах зузаан махлаг давхаргаар хамгаалагддаг. Энэ хамгаалтын хальс нь ойролцоох амьд биетийг мэдэрсэн үед нээгддэг. Хүлэн авагч мэдрэх нь зөвхөн тохиромжтой организмд хариу үзүүлэх маш нарийн сонголт хийх чадвартай байдаг. Магадгүй энэ нь өндөг удаан хугацаанд нээгдэхгүй байх шалтгаан байж болох бөгөөд мэдрэхийн олон төрлийн эрхтнүүд ойртож буй биетийг сайдар судалдаг. Мөн энэ хиймэл амьд биетийг органик амьд биетээс ялгах чадвартай болох нь харагддаг юм. Заримдаа Xenomorph-ын хатан их нэг өндөгөнд 4 хүрлэх facehugger байлгаж чаддаг. Facehugger. Өндөг нэгдсэний дараа facehugger гарч ирээд ойролцох амьд биетийг хайж, түүний нүүрэнд наалдан сүүлийн амьсгалын замд нь орон, хоолойроо нь гуурс оруулж Xenomorph-ын өр хөврлийг суулгадаг. Facehugger нь хоостойг урьдчилан салгах орлогыг зогсоохын тулд сүүлийн амьсгалын замд нь чангалдаг. Өр хөврлийг суулгах явцад Facehugger нь хоостойг амьд байлгахын тулд хүчил төрөгчөөр хангаж өгдөг. Өр хөврөл амжилттай суулгацсны дараа Facehugger нь хоостойг орхиж өөрөө өгдөг байна. Хоостууд ихэвчлэн богино хугацаанд ухаан алддаг бөгөөд сэснийхээ дараа маш их өлссөн байдаг. Үүнийг үр хөврөл дараагийн шатанд шилжихийн тулд яралтай тэжээл шаардлагатай болдогтой холбон үздэг. Гэхдээ зарим тохиолдолд хоостууд аажмаар бас гинэт сэрдэг бөгөөд chest burster төрөх агшныг ухаарах боломжтой болдог.
Гэвч энэ энгийн байдал нь хэдэн секундээс минут хүртэл үргэлжилдэг. Мөн хост сэрсний дараа ой санамжийн тодорхой хэсэг нь алга болдог нь тогтоогдсон. Энэ богино хугацааны ой санамжийн алдагдал нь фейсагрын сүүлнээс үүдэлтэй төр зургийн хүчил төрөгчийн дутагдлаас болсон байх магадaltaй. Фейсагрын төрөл зүйлийн хувьд жирийн хэлбэрээс гадна онцгой шинж чанартай төрлүүд бий. Жишээлбэл роял фейсагр нь хатан их эсвэл предрон зэрэгэл тариалагдах гишүүдийг үүсгэх үр хөврөлийг сулгадаг. Гэсэн хэдий ч роял фейсагр гэж нэрлэгддэг авраг том фейсагрын тухай маш бага мэдэгддэг. Өөр нэг өвөрмөц төрөл нь инвектоид фейсагр бөгөөд энэ үр хөврөл сулгахгүйгээр шууд хостын бие дуусаж хостыг сүнсгий зомби маягийн байдалд оруулж xenomorph-ын үүрний сүлжээтэй холбодог. Chest burster. Xenomorph-ын дэгдэхэ буюу chest burster нь хостын цээжний судсанд бэхлэгдэн цээжний хөндөд боожиж дараа нь хостын цээжийг цоож гарч ирдэг. Энэ процесс нь хостод асар их өвдөлт, цус алдалт, цочрол, эцэст нь үхэл төрөгдөг бөгөөд chest burster хостын хавиргыг цоож яснуудыг нь гадагш нуулдаг. Судалгаагаар хостын өндөр хэмжээний стресс нь chest burster-ыг илүү огшин болгодог бөгөөд энэ нь гарч ирэх процессыг илүү хурдан болгодог байна. Ийм тохиолдолд chest burster хостны цээжнээс бос тэрч бүхэл хостын толгоноос гарч ирж байжээ. Chest burster-ыг мэс заслын аргаар авч болохч хост амьд үлдэх магадлал бага. Учир нь үлдсэн харин эдүүд нь хорт хавдартай төстэй ургалт үүсгдэг бөгөөд энэ нь хостыг үхэлд хүргэж болзошгүй гэж үздэг. Энэ үе шатандаа xenomorph маш жижиг, мөчгүй, маш эмзэг байдаг. Жишээ нь түүний хүзүүг амархан ухалж болно. Тэрээр дараагийн амьдралын шатантай шилжихийн тулд аюулгүй газар хүрэх шаардлагатай бөгөөд сүүлээ ашиглан хөдөлдөг. Сүүлээ ороож үсрэх чадвартай ч хан дээр авирах эсвэл таазанд налдах чадваргүй. Гэвч эдгээр хязгаарлалтаас үл хамааран маш хурдан хөдөлж чаддаг. Илүү нийтлэг таамаглалаараа chest burster-ууд нь арьсаа гуйжулж, хөл ургуулж, мэлхий шиг болон жаргахатай төстэйгээр хөгждөг гэж үздэг. Chest burster-тэй төстэй өөр нэг төрөл нь belly burster юм. Энэ нь хостны цээжнээс бус гидснээс нь гарч ирдэг. Энэ төрөл нь ихэвчлэн хостод жирэмсэн үед үүсдэг бөгөөд харийн үр хөврөл умайд хөгжиж, ураг буюу хэд хэдэн ураг дээр тэжээгддэг гэж үздэг. Мөн нэг хостын умаад олон төрлийн chest burster хөгжиж болдог тул энэ нь залуу хатан ихэд үүрээ хурдан тогтоох үр ашигтай арга болж өгдөг. Adult. Нас бий гүйцэтгэж ердөг хэдхэн цаг шаарддаг бөгөөд энэ хугацаанд биомасс нь хэд дахин нэмэгддэг бөгөөд энгийн тулд тодорхой хэмжээний тэжээ шаарддаг гэж таамагладаг. Ностромо хөлөг онгоцон дээрх үйл явдлын үеэр Рипли хүнс хадгалах шүүгээ хоосорсон байхыг олж харсан бөгөөд үүнийг xenomorph хоол хайж дээрэмцэн гэж үздэг. Анх Ностромо дээр илэрсэн xenomorph-ын төрлийн хувьд толгой нь гөлгөр, урт хэлбэртэй, босоо зогсдог бие, харагдах нүдгүй, сүүлтэй, нуранасаа цухилсан сонин хэлбэрийн сэртэнтэй байжээ. Гэвч олон жилийн дараа LV426 гараг дээр яг ижил төрлийн xenomorph-д олдсон боловч тэдгээр нь арай өөр харагдсан. Толгой нь гөлгөр биш, хөндлөн ховлтой болсон байв. Энэ ялгааг тайлбарлах нэг онол бол гөлгөр толгойтой xenomorph нь дрон, ховлтой толгойтой xenomorph нь warrior байсан гэх таамаг нь. Энэ нь Ностромо дээрх харийн биет үүр барьж байснаар батлагддаг. Учир нь зөвхөн дрон нь үүр барих үүрэгтэй байдаг. Тэд хэдэн зуун өндөг гаргаж маш хурдан бойжиж орчиндөө илүү тохиромжтой болохын тулд геномо үр ашигтай өөрчилдөг. Тиймээс зарим xenomorph-ын фенотипүүд нь энгийн генетикийн ялгаанаас үүдэлтэй байх магадaltaй бөгөөд энэ нь тухайн орчинд маш хурдан ховсож дасан зохицдгийн үр дүн юм. Xenomorph-ын нийгмийн бүтцэн шоргоолж зөвгөнөгтөө нэгэн төстэй бүтцтэй бөгөөд дайжид ажилчид хатан гэх мэтээр ялгаж нийгмийг бүрдүүлдэг. Drones. Тэдний ажилчин буюу дронууд нь xenomorph-ын үүрийн үндэс суурийг бүрдүүлдэг бөгөөд зөвгийн эсвэл шоргоолчны ажилчтай төстэй үүрэг гүйцэтгэдэг. Тэдний гол үүрэг бол үүрийг арчилж тохиолон байлгах явдал юм. Мөн тэд үүрээ өөрсдийн ялгаруулдаг шүүрлээр бүтээх ажлаа хийдэг. Дронуудын дундаж өндөр нь ойролцоогоор 1.8-аас 2.1 м. Дөрвөн хөл дээрээ зогсох үед харин нийт урт нь сүүл оролцоолаад ойролцоогоор 4.2-оос 4.6 м байдаг. Тэдний биеийн үндсэн бүтц нь дайчин xenomorph-тэй төстөж дронуудын толгойн хэсгийн гадарх нь гөлгөр бөгөөд дайчны толгой ихэвчлэн нуглаа, судал бүхий байдаг. Дронууд нь дайчнаас арай жижигхэн, илүү нарийн бүтцтэй учраас Ючагийн стандартын дагуу тиймч аюултай гэж тооцогддоггүй. Бусад xenomorph-ын адил тэд хүчлэлэг биологийн шингэнтэй бөгөөд зөвхөн дронууд энэ шингэнийг ойрын зайд шүүс мэд цацах чадвартай. Тэдний биед наалдамхаа шингэн ялгаруулдаг тусгай эрхтэн бий бөгөөд үүнийг амнаасаа гарган ямарч гадаргуу дээр түрхэж чаддаг. Энэ шингэнийг фейсагруудын эзэн хостыг боож үүрэнд бэхлэхэд ашигладаг. Warrior. Дайчин xenomorph-ууд нь үүрний цэргүүд бөгөөд хамгаалагчд юм. Тэд бүгд үүрний хатан ихийн үр сад бөгөөд дронуудаас илүү том, илүү хүчрхэг байдаг. Дронууд тэдэнтэй харьцуулахад бага зэрэг аюул багтай. Бас сүртүүлэх чанамж сулхан. Дайчдын дундаж өндөр нь ойролцоогоор 2.4 м. Дөрвөн хөл дээрээ зогсох үед харин нийт урт нь сүүл оролцоолаад ойролцоогоор 4.2-аас 4.9 м байдаг. Ерөнхийдөө дайчдын гадаад төрх нь дронуудтай адилхан боловч толгой дээрх гадаргуу нь ихэвчлэн судалтай байдгаараа ялгардаг. Тэд перетран болж хувирах боломжтой бөгөөд энэ нь хатан ихийн хувийн хамгаалагчд болон боломжит залгамжлагчид болж үйлчилдэг. Ихэвчлэн үүрэнд нэг дор 4 перетран байдаг. Гэхдээ хатан их тэдний хоорондоо өрсөлдөөн үүсгэхийг хүсэх үед
эсвэл үүрэндээ аюул нүүрлэхэд хамгаалагчдыг нэмэгдүүлэхийн тулд тусгай үнэрт давар ялгаруулдаг. Энэ нь дөрвөн дайчныг нэмж өшөө олон перитрон болгон хувьсгад хүргэдэг. Перитрон xenomorph-д нь эсвэл хатны хамгаалагчид нь дайчнуудаас илүү том хүчрхэг бөгөөд хөгжиж буй титэм мэд толгойн бүтцтэй байдаг. Тэдний гол үүрэг нь үүрний чухал байршлуудыг хамгаалах, эсвэл хамгийн чухал тохиолдолд хатан ихийг өөрийг нь хамгаалахад оршино. Ихэнх перитронууд хатан ихийн өрөөний ойролцоо байрладаг. Тэдний биеийн онцлог шинж нь маш цэвэрхэн бөгөөд хатан ихтэй төстэй юм. Перитронуудыг тусгай өндөгнөөс гаралтай royal face agar бүтээдэг гэж үздэг. Эдгээр face agar энгийн face agar-аас том, илүү бараан өнгөтэй бөгөөд хатан ихээс удамшсан royal jelly line гэх генетикийн кодигтэй үр хөврөлд шилжүүлдэг. Гэхдээ зарим тохиолдолд перитронуудад дайчин xenomorph-аас хувьсах тохиолдол байдаг. Хатан их өөрийн сонгосон дайчныг перитрон болгохоор шийдэхэд тэр дайчин үүрэндээ бусад xenomorph-аар дайруулж хөнгөн ганцаараа амьдуулдаг ёстой болдог. Тэрээр удаан хугацаанд ганцаараа амьдрах явцдаа өсч, арьсаа гужуулан, ойролцоогоор 4.6 м өндөр болж, толгойн титэм бүтцтэй болдог. Эцэст нь үүрэндээ эргэн ирж, хатан ихийг хамгаалахад тохирсон үнж хамгаалагч болдог. Перитронууд хамгаалагчийн үүргээсээ гадна үүрний гүнж буюу ирээдүйн хатан их болох боломжтой бөгөөд тэднийг дэвшүүлэн хатан их болгодог. Дугаар 6 нэртэй xenomorph ихэндээ дайчин байсан боловч перитрон болж дараа нь хатан ихийн хэмжээнд хүртлээр хөгжих чадвараа харуулсан байдаг. Энэ бол xenomorph-ийн хувьслын гайхамшигтай шинж чанар бөгөөд төрөлжүүлээ хадгалахын төлөө өөрийгөө хурдан өөрчилж чаддаг доршин. Хатан их тусгай өндөг гаргах чадвартай бөгөөд эдгээр өндөг нь энгийн өндөгнөөс том хэмжээтэй. Энд өндөгнөөс гарсан xenomorph-д өөр үр үүсгэж дараагийн хатан их болон хувирч цар хүрээгээ тэлдэг байна. Мөн зарим перитронууд гар дээрээ асар том, бамбаа хэлбэртэй ургалттай гэж тэмдэглэгдсэн байдаг. Queen xenomorph-ийн хатан их бол хамгийн том, хамгийн ухаалаг xenomorph бөгөөд хангалттай хугацаа өгвөл ойролцоогоор 30.5 м хүртэл аврах том болж чаддаг. Тэрээр xenomorph-ийн эхний үе шат болох өндөгнүүдийг их хэмжээгээр гаргадаг. Хатан их үүрээ хамгаалахаас босод тохиолдолд тололдоонд оролцох хэсэг нь тодорхойгүй. Тэр ихэвчлэн үүрний гүн хэсэгт байрлаж, перитрон хамгаалагчдаар хүрээлэгдсэн байдаг. Хатан их логикт суурилсан ухааны шинж тэмдэг үзүүлж энгийн хүний технологиг ашиглах, тухайлбал цахилгаан шат хэрэглэх чадвартай байдаг. Тэр бол үүрний хамгийн аюултай гишүүн бөгөөд туйлын төрөмгийн байдал, өндөр аюун ухааныг гайхалтай нэгдэл болон ашигладаг. Хатан их өндөгний ууд овопассатортой холбогдсон үед хөдөлгөөнгүй давталгаанд үр төмтгий байдаг. Гэсэн хэдий ч өндөгний ууднаас сасныхаа дараа тэрээр гайхамшигтай хурдан хөдөлж чаддаг. Тэрээр 4 савартай гар, урд эрттэй сүүл, мөн гол болон дотоод эрүүрээ дайснууд руугаа довтолдог. Сонирхолтой нь хатан ихүүдийн хэмжээ нь янз бүр байдаг. Зарим тохиолдолд хатан их дорооноос 2 дахин л том байсан бол магадгүй түүний залуу байсантай холбоотой. Бусад тохиолдолд дорооноос 3-4 дахин том байдаг. Үүнийг мөн дороонод хөгшөрөхөд толгойн судалтай болдогтой адил хатан ихийн хөгшөлтөд тайлбарж болно. Зарим хатан ихүүд хэдэн мянган жил амьдарсан байж болзошгүй бөгөөд ихэнх хугацаанд идэвхгүй байдалд өнгөрүүлсэн байдаг. Эсвэл энэ нь Empress гэх илүү том хөгшин хэлбэрийн нэг байж болно. Ихэнх хатан ихүүдийн дундаж өндөр нь ойролцоогоор 4.6-аас 6.1 м байдаг. Ердийн үр хөврөл нь эзнийхээ шинж чанарыг өөртөө шингээдэг бол Royal Face Agar-ын үр хөврөл үүнийг хийхгүй. Royal Face Agar нь Royal Jelly Line гэх хатан ихээс удамсан генетикийн кодыг тээгч бөгөөд үр хөврөлний ээжийнхээ генетикийн бараг бүрэн хувилбар болж эзнийхээ шинж чанарыг өөртөө шингээхгүйгээр xenomorph хатан ихийн биеийн онцлог шинжийг хадгалдаг. Тиймээс перитрон бүрэн хөгжиж хатан ихэ болох үедээ ээжтэйгээ бараг ижилхэн харагддаг. Энэ онцлог нь хатан ихийг цэвэр цустай цорын ганц xenomorph төрөл гэж үзэхэд хүргэдэг. Empress xenomorph-ын Empress гэх ойлголт мөн адил байдаг. Доктор Эйзенберг энэ нэрийг ердийн хатан ихийг илэрхийлэхдээ ашигласан байх магадaltaй ч Empress нь дундаж хатан ихээс илүү том, мөн тусдын кастыг төлөөлөх боломжтой гэж үздэг. Ердийн хатан ихтэй ихээхэн төстэй ч Empress-ийн гол үүрэг нь олон үүр бүхий гариг дээр дэг журам тогтоох явдал юм. Энэ хоёрын ялгааг харуулах цорын ганц мэдэгдэж буй зүйл бол тэдний хэмжээ. Empress нь хатан ихээс илүү том, өндөр, ойролцоогоор 6.1-аас 7.6 м байдаг. Мөн түүний титэм нь уламжлалт 3 үзүүрийн оронд 5 үзүүртэй байдаг нь онцлог юм. Мөн нэгэн таамаглал байдаг нь үүрний гишүүдийн тоо 2000 орчим хүрэх үед залуу хатан ихүүд шинэ үүр байгуулахаар гарч явдаг гэсэн үзэл. Харин Empress устгах тохиолдолд залуу хатан ихүүдийн хоорондоо шинэ удирдагчийн төлөөх тэмцэл үүсэх магадaltaй. Empress нь тухайн үүрэнд бусад хатан ихүүдийг дамгаалж тэднийг хүлээн зөвшөөрлөх замаар бий болдог гэж үздэг. Иймээс Empress хэмээх нэр нь ердөө цол хэрэг байж болох юм. Empress-с дээгүр зэндаанд Queen Mother хэмээх цол байдаг. Энэ нь бүх xenomorph үүрнүүдийг бүх эзэлсэн гаригууд дээрх үүрийг удирдах дээд зархигч юм. Тэрээр G435 гэх гариг дээр оршин суудаг бөгөөд Палатын хэмээх хатан ихийн хэмжээтэй перитрон хамгаалагчдаар хүрээлэгдсэн байдаг. Бусад давхаргууд xenomorph-ын зарим давхарга нь ховор үзэгддэг бөгөөд бүх үүрүүдэд байдаг хэсэг нь тодорхойгүй. Мөн тэд ихэнхдээ далд байж, үүрнээс гарахаас зайлсхийж, гадны халдагчтай тулгархыг хүсдэггүй байж болзошгүй. Ажилчид буюу weavers эсвэл alpine drones нь барилгачин давхаргуудын нэг юм. Тэд цагаан өнгөтэй тул ийм нэрлэгдсэн бөгөөд жирийн ажилчдтай харьцуулахад нэлээд жижиг биетэй байдаг. Биеийн өндөр нь ойролцоогоор 1.2-оос 1.8 м хооронд хэлбэлцдэг. Тэд ихэвчлэн түрэмгий биш, харин үүрийн бүтцийг засварлах, өргөжүүлэх ажилд голлон анхаардаг.
Үүнээс гадна хатанд туслах үүрэгтэй байж болно. Эдгээр ажилчдын онцлог нь хит хөгжсөн хошуу маягийн доторх хам бөгөөд үүнийгээ ашиглан үүрний ханыг босгох давирхан ялгарладаг. Carrier bar Ravager давхаргууд нь хоёулаа перетронуудаас үүссэн том тусгай хэлбэрүүд юм. Carrier нь фейс агруудыг бие дээрээ тээж хамгаалж тээвэрлэх үүрэгтэй. Тэдний нуруунд дарих сэртэн хэлбэртэй ургах цагт фейс агр бэхлэгддэг бөгөөд ойролцоохоо амьд биет рүү үсрэх чадвартай. Ravager нь цэвэр давталгааны зориултад давхарх бөгөөд эсрэг дайснаа устгахад л анхаардаг. Тэд хүний биеийг фейс хагард ашиглах хэсгийг үл харгалзан дайснуудаа устгадаг. Энэ давхаргыг ихэвчлэн үүр дайны байдалд орсон үед ашигладаг. Өндөр аюултай ховор тохиолдох нэгэн давхарга бол Crusher юм. Энэ нь асар том хоёглсан, дөрвөн хөлтэй танк маягийн бүтцтэй бөгөөд сум тэсвэртэй өргөн гавлын хамгаалттай. Перетронтой ижил хэмжээтэй хэдиж өндөр хурдтай хөдөлж чаддаг тул раннер гэх мэт дөрвөн хөлтэй амтнаас үүсэн хөгжсөн байж болзошгүй гэж үздэг. Гэсэн хэдиж энэ байглаасаа үүссэн давхар гэхээс илүү мутацийн үр дүн байх магадaltaй. Мөн Lurker гэх мэт баг судлагдсан давхаргууд бий. Энэ нь нуугдах, далд тактикт тусгаалсан жирийн ажилчин Xenomorph юм. Boiler ба Sparer зэрэг давхаргууд нь USS Spora хөлгийн багийнхан LV-426 дээр таарсан. Ихэнх ажилчин Xenomorph-д хүчил нулимж чаддгийн адил Sparer-ч тэгдгээс гадна толгой дээр нь нэмж хүчил хадгалах тусгай ууд байдаг. Boiler нь хамгийн хачирхалтай давхаргуудын нэг бөгөөд өөрийн биеийг задлан хүчил бүрхэгдсэн дэлбэрэлт үүсгэн амиа залиаслах хандлагатай байдаг. Үүнээс гадна хиймэл аргаар бүтээсэн зарим Rogue Xenomorph нь хаан гэж нэрлэгдэж байсан ч байглаасаа бий болсон Xenomorph хаадын талаарх баттай мэдээлэл байхгүй бөгөөд зөвхөн батлагдаагүй их сурвалжид дурддагдсан байдаг.